Дэлхийн ертөнцийн нэг хуулийн нэг болох cause and effect гэдэг талаар ярихыг хүслээ. Энэ ертөнцийн хууль бол хүн болгон, амьтан болгон юу л байна. Энэ дэлхийн зайлшгүй нэг хуулиудын нэг. Тэгээд миний амьдралдаа хамгийн их ойлгож авсан, хамгийн их ажиглаад ухаарч мэдэрч авсан хуулиудын нэг. Тэгээд би энэ хуулийг карматай амир ойролцоо гэж бодож байгаа учраас энэ нь үр дүн, ямар нэгэн үйлдэл хийсний чинь үр дүн заавал байгаа гэдэг хууль юм аа. Тэгэхээр ямар нэгэн зүйл хийсэн, жижиг ч байсан, том ч байсан, ямар нэгэн зүйл хийсэн, ямар нэг үр дүн гарна гэсэн хууль байгаа. За карма чинь юу вэ гэхлээр өөдөө хайсан ч бол өөр идэл гэдэг штэ. Чи сайн зүйл тариул, чи сайн зүйлээ хураана. Чи муу зүйл тариул, муу зүйлээ хураана. Энэ хуулийг мэдснээс хойш би бүр амар их айдастай болсон гэх юм уу. За айдас гэхээсээ илүүгээр харал болгоомжтой болж эхэлсэн. Ягаад гэвэл миний хийж байгаа үйлдэлүүд бүр амар их нөлөөтэй. Миний ирээдүйг 100% тодорхойлно. Таны өнөөдөр юу хийсэн чинь те? Таны маргаашийг тодорхойлно. Таны нэг сарын дараах байдлыг тодорхойлно. За жишээ аваад нэг ярих юм бол за өнөөдөр те нэг амар ууртай уурлахаараа хүн амьтан ингээд зоддаг тийм хүн байлаа гэж бодъё. За тэр хүн нэг удаа сэтгэл хөдлөл дээрээ дөрөөлөөд за нэг хүнийг дулаад алчлаа гэж бодъё. За тэрний үр дүн юу вэ? Мэдээж шоронд явах тийм. Түүнтэй адилхан ямар ч зүйл хийсэн те, ямар ч үйлдэл хийсэн таны сэтгэл хөдлөлөөр төрүүлсэн байна уу? Эсвэл те амар хүн хүнсгийг бодож байгаа шийдвэр гаргасан байна уу? Юу ч байсан те бүх зүйл, бүх хийж байгаа үйлдэл, бүх амнаас гаргаж байгаа үг хүртэл өөртөө гэсэн үр дүнтэй, өөртөө гэсэн эффектийг үүсгэж явж идэг. За одоо би өнөөдөр те нэг удаас ном уншихаар шийдлээ. Номны нэг хуудсыг уншихаар шийдлээ. Тэгээд би маргааш бас дахиад номны нэг хуудсыг уншихаар шийдлээ. За ингэж явсараа 1 сарын дараа, 2 сарын дараа те би нийт номыг уншиж дуусгах. Номны тэр хууснаас шалтгаалаад нэг бүтэн номыг уншаад дуусгасан байна. Одоо номны нэг хуудсыг уншихад хэдэн минут шаардах вэ? За нэг тэг 2-3 минут. За амар удаан ойлгож уншиг гэвэл тэг бүр 5 минут шаардна. Үний тарих яаж ажилтдаг талаар ном уншсан байлаа гэж бодъё. За тэгээ 1 сарын дараа би өдөрт ердөө 5 минут гаргасан үйлчлэлийн үр дүн хүртэндэж эхэлнэ. За тэр үр дүн юу вэ гэхээр би хүний тарих яаж ажилтдгийг мэддэг болчихсон байна. Би тэгээ ер нь тэр талын мэдлэгээр бүр миний тарих маань идвэрчсэн байна гэсэн үг. За тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхэлэр за 5 минут ном унших те. За 5 минут юм чинь ингээд рил ухах, утас ухах бүр яг адилхан гэсэн үг. Тэгэхээр бидний өдөр тутмын гаргаж байгаа 1 минут, 1 секунд хүртэлтэй бидний хийж байгаа үйлдэл амар их чухал нөлөөтэй. Та бити өөрийгөө те за миний ингээд ямар хамаатай юм бэ? Амьдрал ямар хамаатай юм бэ? Нийгэм улс төрд ямар хамаатай юм бэ? Би нэг хамаагүй нэг амар ингээд тэгж бодох хэрэггүй. Өөрийгөө хамаатай үн цэнтэй миний хийж байгаа үйлдэлүүд миний ирээдүйг тодорхойлж байгаа. Миний ирээдүй зөвхөн миний ирээдүй биш, миний гэр бүлтэй, миний найз нөхөд бүх хүмүүс надаас шалтгаалж байгаа бүх миний хийж байгаа жижиг үйлдэлүүд миний хийж байгаа жижиг үйлдэлээс болж бүр маш олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаа, хүмүүст би нөлөөлж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Учир нь бид нартэй за ямар хамаатай ингээд ерөөсөө амар ингээд хайнга юмд хандаад байдаг. Тэрийгээ би цаашдаа бүгдээрээ болцгоо гэж хэлмээр байна. Би өөрөө амар ингээд хайнга хүн байхгүй юу? За яа за ямар хамаатай ингээд нэг амар ингээд сэтгэл гаргадаггүй ямар зүйлийг хийхдээ тий бүр ингээд нэг амар за ямар хамаатай ингээд тоохгүй байдаг хүмүүс. Хэрвээ та яг над шиг юм байвал те за хайнга байдлаа болох хэрэгтэй. За яагаад бид нар ийм хайнгтай би ийм хайнга байсан бэ гэд бодоод судлаад ингээд үдсэн чинь ухаарад үдсэн чинь ямар хүм хайнга байд юм бэ гэхээр за би хамаагүй гэж боддог хүмүүс. Миний хийс үйлдэл бус хамаагүй. Би ер нь те ямар ч гэсэн яах те хамаагүй гэж боддог хүмүүс хайнга зан гаргах юм бэл. За энэ дэ буу зуршил чи яасан хэнэггүй юм бэ хайнга юм бэ гэдэг штэ. Тэр чинь бидний буруу биш ээ. Бид нар дотроосоо тэр хайнга байдлыг ямар нууц те ямар дотоод зөрчил ямар дотоод асуудал илэрхийлээд байна гэхлээр тэр нь зүгээр л яг өөрийгөө үн цэнтэй гэдгийг мэдэрдэггүй хүмүүс хайнга зан гаргадаг. За тэгээд залхуурал бас үдэг амар адилхан холбоотой. Өөрийгөө тийм би амар хайнга ингэж өөртөө ингэж бас шашиг өгөөд хэрэггүй. Би залхуу би те
Хэнэггүй би жоохон хамаагүй ярьцдаг гэж юм уу. Тэг ямар ч хамаагүй ямар ч бодол байсан те өөртөө бид нар ингээ шашгаа өгчтэй штэ. Шашгаа өгснөөр яаж байгаа гэхээр тэр зүйлийг ингээ хайрцаглаж байгаа маа. За хайрцаглал өөр бид нар өөрсдөө хайрцагладаг. Бус хүмүүсийг ч хайрцагладаг. Ер нь ингээ дэлхийд бүгдийн бүх зүйлийг бидний тарих хайрцаглаж ойлгодог учраас тэгж байж бид нар тэр зүйлийг ойлгож өөрийнхөө энэ тархины хэмжээгээр ойлгохын тулд тийм зүйлийг хийж байгаа. Тийм учраас бид нар хамгийн эхлээд өөрсдөө өгсөн тэр шашхнуудаа засч эхлэх хэрэгтэй. Би өөртөө хайнга гэдэг шашиг өгсөн дээ бус миний эргэн тойрон байж хүмүүс ч гэсэндээ өө чи намаа ямар хайнга намаа угсаа юм хайнга штэ гэж тэгж ярьдаг хүмүүс байгаа. Тэгээ би тэрийг зөндөө сонсч ирсэн. Тэгээ би тэр сонсоод өө за би угсаа нэг хайнга. За ингэсээ л хийчи те. Тэрэндээ би бүр ингэ тасцсан ингэ байж исэн. За тэгвэл за хэрвээ амар хайнга эсрэг зүйл нь юу вэ? За амар хариуцлагатай те нямбай нарийн за тэр бас амар за тэр байдал ч гэсэн өөрийн шашгалж байгаа байдлын хэрэг. За нямбай нихуур те ямар л юм байдیں۔ За тийм зүйлүүд чинь одоо хайнга байдлын эсрэг зүйлүүд шүү дээ. Нямбай нихуур цэгцтэй гэж боддог хүмүүс ямар ах вэ? Яг тийм байдлаараа байна. За би амар нямбай юм чинь ингээл бүх юм янзалдаг. Би амар нихуур хүн гэл юм ингээд нухал сууж хийдэг хүмүүс те. За тэгээ тэр хүмүүс дотроо тархин дотор юу гэж бодож байна гэхэлэр би нямбай нихуур гэсэн хайрцагтай тийм шашиг өөртөө өгчихсэн байна гэсэн үг. За тийм учраас та ямар шашиг өөртөө өгнө тэр шашгоо дагаж амьдрдаг гэсэн үг. Тэгээ хайнга гэдэг юм шашигтай байл би яг тийм үйлчлүүдийг хийн би яг тийм байдлаар амьдрна. Би нямбай нихуур цэгцтэй хүн гэдэг өөртөө тийм шашиг өгвөл би яг тийм байдлаараа амьдарч үйлдэл хийж ярьж сэтгэж амьдрна гэсэн үг. За тэгэхээр ийм жижиг сажиг өөртөө өгсөн ийм шашиг чинь юу вэ гэдэг талаар их анзаарах хэрэгтэй. Маш олон хар мянган шашигнууд бидэнд ингэ байгаа. Бид нэр өөртөө өгсөн ч байж болно. Бидний эргэн тойрны хүмүүс биднэрт өгсөн ч байж болно те. За тэгвэл яаж за би хайнга байдлаасаа нямбай нихуур байдал руу шилжих вэ? За би зөв гоё шашигтай болмоор би өөрийгөө өөрчилмөр байна. Би хайнга байхаа болмоор байна. Би тэгээ ямар шашигтайсан би залхуу гэдэг шашгаа хаямаар байна. Би юмыг цагтаа орно хийдэг. Би юмсыг тухайн цаг бүртэн дуусгадаг тийм. Би тийм гоё чанаруудыг өөрийн болгомоор байна гэж бодож магадгүй. За тэр үед яг юу их гэхэлэр хайнга байх болгондоо өөрийгөө анзаараад боловлох хэрэгтэй. За би болохоор яжсан бэ гэхэлэр за сургуулиас өгсөн гэрийн даалгаврыг хийхдээ хальт хийгээлтэй чаач бис асуугаал ингээл ойлгохгүй зүгээр ингээл бичээл хулаал явуулцдаг байсан бол би дараа нь дахиж яг тэгж хийж явуулахынхаа өмнө би анх байха болж байгаа би нарийн нямбайтай би нухацтай би хариуцлагатай хүн гэд би гэрэн даалгавраа хийхдээ цаг зарцуулж сэтгэл гаргаж ер нь хийнэ гэсэн үг. За тэгээд би нэг удаа тэгээд гэрэн даалгавраа гоё хариуцлагатай хийчлээ. За тэгээд би гоё оноо авчлаа. Энэ дээрээ сайн оноо аваад гоё ингээ шагнуулсан мэдрэмж авчлаа. За энэ нь маш чухал. Та өөрийгөө өөрчилж байгаа бол жижиг сажиг өөрчлөлт гарах тоолондоо өөрийгөө шагнах хэрэгтэй. Өөрийгөө шагнах юм уу, бусдаар шагнуулах юм уу те. Ер нь өөрийгөө бусд хүмүүс шагнахгүй бол те өөрийгөө шагнах нь хамгийн чухал. Хүн гэдэг амьтан тийм үү. За амьтад яаж юм сурдаг вэ? Нохойнуудад яаж те доороо эргэх, үсрэх, гар барих гэдгийг заадаг вэ? Бид нар тэр жишээ болгож харуулад тэдний хэлсэн үгийг сонсоод тэр үйлдэлийг хийж байвал бид нар идэх юмар шагнадаг те тоглоомор шагнадаг гэсэн тиймэрхүү байдлаар бид нар нохой буур долфин гэдэг ер нь бүх амьтдыг бид нар ингэж тэгж сургадаг байгаа. Яг түүнтэй адилхан бид нар өөрсдийгөө ч гэсэн өөрчлөлт гаргасан тохиолдолд болгондоо шагнаж хэлэлтийг өөртөө 100% үлдээхийн тулд тийм байдлаар үйлдэл хийх хэрэгтэй гэсэн үг. За жишээлбэл за би 7 хоногт 3 удаа жимд явнаа гэж бодлоо. Тэгвэл миний хамгийн их дуртай юм, идэх дуртай юм юу вэ? За матча латте гэд бодоод үзье. Нэг өдөр жимд явсныхаа дараа матча латтегаар өөрийгөө шагная. За 2 дахь удаага явбал би бас өөртөө матча латте авч өгнө. Өөрийгөө шагнаад за 3 дахь удаа явбал тий дахиад матча латте авч өгнө гэд ийм байдлаар хэрвээ жимд явах юм бол илүү тууштай явна учраас
жим амар нэг тийм сүртэй, жимд явах бүр амар үзий яддаг хүн байл те. Миний хувьд те би жимд явах амар дургу. Матча латте уухын төлөө зөвхөн жимд явж байгаа гэсэн. За тэгээ бусад өдрүүд матча латте ууж болохгүй. Зөвхөн жимд явсан өдрийнхөө дараа матча латте уух эрхтэй болно. За ийм байдлаар бид нар өөрөө өөртөө сургаж, өөрөө өөртөө багш нь болж, өөрөө өөртөө коуч болж амьдрна гэсэн үг. За ийм байдлаар би маш олон тэгээ одоо хайнг байдал ч юм уу тэгээ иймэрхүү буруу муухай шашхнуудаас ингэ салсан байгаа. Тиймээс юу амар чухал вэ? Бидэрт юу чухал вэ гэхлээр өдөр тутамд гаргаж байгаа сонголтууд дээр маш их анхаарах хэрэгтэй. Жижигч гэлтгүүтэй, томч гэлтгүү 1 минут, 2 минут, 30 минут тэр зүйлүүд чинь амар их үр дагавартай, амар том үр дагавартай ч байж магадгүй. За тэгээд сэтгэл хөдлөлөөр үйлдэл гаргах биштэй, стратеги төлөвлөгөөнийхөө дагуу өдөр тутамдаа үйлдэл хийж явах хэрэгтэй. За тэгээд дараагийн имчилгээр уулзтлаа. Баяр таа.